Тана хэрэгээ бодогдоо. За скотер юм гасан дундээ анхан шитний шүүхээ эрүүгийн шүүх хуралдаа нээж байна. За өнөөдрийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 4 заснаар ялгахтан үлдэж хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэхээр ирсэн хос 2 толгой төрийг хэлцэнэ. За нарийн бичгээр хэрэгцээ илтгэе оролцогчдод болж болно. За шүүх хуралдааны эрдэстэй холбоотой санал оролцогч нарт байна. Хэлсэлгч. Байхгүй нэ шүүгч. Өмгөөлөгч шүүх хуралдааны эрдэстэй холбоотой. Байхгүй нэ. Хохирогч шүүх хуралдааны эрдэстэй холбоотой санал байна. Байхгүй. Шүүгдэгч шүүх хуралдааны эрдэстэй холбоотой санал байна. Байхгүй. За шүүх хуралдааны эрдэстэй холбоотой санал гаргах учраас хуралдааны үргэлжлүүлье. За иргэдийн төлөөлөгч тангар өрх үйл ажиллагаа явагдана. За нарийн бичиг өдөртөө явуулна. Тангар өрх явцад иргэдийн төлөөлөгч хүндэтгэл үзүүлж бүгд судлаас босноо. Дагад уншуулад явууч. Зөвөр уншчих юм. За төрийн сүлдэнд ихий өслөөд талбайн сайд авчихсан. За цуцгаач. Цагдаагийн төвөг арчилж. За өнөөдрийн шүүх хуралдаанд хос 2-ын шүүх хуралдаан хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэхээр явуулсан ирсэн гэдгийг олж байгаа бох тийм хос 2-аа. Тийм ээ. За шүүгчийн туслахаас өөртөө шүүх хуралдааны дэг танилцуулж эрх бүрийг тайлбарлаж өгсөн үү? Өгсөө. Ойлгосон уу? Тийм ээ. Ойлгомжгүй бол дахин тайлбарлуулах боломжтой тайлбарлах шаардлага байна. Байхгүй. За. За ялагдчихын бие байцаалтыг эндээс уншъя. За сонсоод буруу зүрх бичигдсэн зүйлээ хэлнэ шүү. Ойлголоо. Ойлголоо. За 2003 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун Урцан өндөрсөн 21 настай эрэгтэй бүрэн дунд боловсролтой Улаанбаатар хотод Мистер Пицца пиццаны газар тоогооч ажилтай ам бол 3 ээж дүүгийн хамт Эрдэнэ цагаан сумын 1-р өгийн Баясгалантын 803 толд байсан суух хаягтай. За урд өмнө Баян зүрх дүүргийн 2024 оны 1374 дугаартай шийдэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 1 хэсэг заснаар 500 сая төгрөгөөр торгуулах хэлээр шийдвэрлэжсэн. Регистрийн дугаар ээлэм 03 32 2811 Шарнууд овогт нэргүүн хос 2 гэсэн байна. Зөв үү? Зөв. За буруу зүрх бичигдсэн зүйл байна. Байхгүй. За биеийн бацалтаас усын яллагч өмгөөлөгч нар асуулт байлаа. Асуултгүй нэ шүүгч. Өмгөөлөгч. Асуулт байхгүй нэ. За. Хос 2-д прокуророос ялах төнгөлтийг гардуулж өгсөн үү? Тийм ээ. Авсан байгаа юу те? За. За өнөөдрийн шүүх хуралдааныг шүүгч Баярбатар даргална. За Сүхбаатар аймаг тусгын анхан шитний шүүхийн ерхий шүүгч Насан буян шүүгч Болормоо нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн дарга эмгэгчин улсын яллагч Цэгмэд иргэдийн төлөөлөгч Батцөөр шүүгдэгч өмгөөлөгч Мөнх туяа хохирогч Сайхан туяа шүүгдэж хос 2 нарыг оролцуулан хурал хийж байна. За шүүх бүрэлдэхүүн болон оролцогч нартай гэрүүлийн гишүүн болон садан төрлийн холбоотой эсвэл тухайн хэргийг шийдвэрлэхэд ашиг сургалтын зөрчил байна гэж үзвэл шүүх бүрэлдэхүүн оролцогчоос хууль заасан үндслээр татгалзах хэрэгтэй. За улсын яллагч өмгөөлөгчд татгалзлаа нь. Татгалзал байхгүй нэ. Өмгөөлөгч Байхгүй. за хохирогч шүүгдэгч нар татгалзлаа нь. Байхгүй нэ. Байхгүй. За шүүх бүрэлдэхүүн татгалзлаа нь. За хуралдааны үргэлжлүүлье. За шүүх хурлаа эхлэхээс өмнө талуудад гаргаж өгөх санал хүсэл нотлохоор байна. Өмгөөлөгч. Байхгүй нэ. Шүүхийг хилцүүлэг явуулах нотлохоор шинжэн суулгахлаар гарах санал байна. Улсын яллагч. За шүүгдэгч бол гин буруугаа хүлээн зөвшөөрөх хэргийг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэж байгаа. За тийм учраас гин буруугийн бол нэрүүгийн харилцааны шүүх хуралдааныг нэгтгэж явуулах. За ялах түнэлтэд хасралтын заас нотлох харамтыг шинжилэн судлуулсан тооцоолох саналтай нааш. Өмгөөлөгч юм саналтай.
энэ дээр хавц зэргийн яг зарим нэгэн юу л яг хувийн байдлыг харуулсантай холбоотойгоор 38-аас 40 дугаар талаас зарим хэсгийг гэрчийн мэдүүлгээс мөн 43-аас 48 дугаар тал дээр 48-аас 49 дугаар тал дээр байгаа 3 гэрчийн мэдүүлгийн зарим хэсэг за ингээ хавц зэргийн 76, 78, 79 хогш нарын гаргаж ирсэн хүсэлтүүдээс зарим хэсгийг шинжилэн судалж оролцъё. За шүүгдэгчээс дараах зүйлүүдийг тодруулж асууя. За ялах дүгнэлтийг бүрэн авч танилцсан уу? Тийм ээ. Өөрийгөө ямар хэрэгт ялагдагчаар татснаа бол ойлгосон уу? Тийм ээ. За таны гэмбурууга хүлээхэд хэн нэгний зүгээс шихэж дарамтлсан, айлгас хүрдүүлсэн, хуурч мэхэлсэн тийм зүйл байгаа юу? Байхгүй. За мөн одоо тухайн хэргийг ингээ хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлсэн тохиолдолд за оролцогч нар эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчснөөс бусад тохиолдолд давзаалтах гомдол гарахгүй гэдгийг ойлгож байгаа юм. Тийм ээ. За өмгөөлөгч төгөөлөл төр бичгийн нотлох хөрөмтүүдэд шинжэн судлах уу? За хэрэг өгч. Хэрэг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэх гэсэн гэдэг та өөрөө мэдчихэж байгаа шүү дээ, тийм үү? Хөнгөн байдлаас хувийн байдлыг харуулах үйлс. Тэгэхээр бол маргаж байгаа юм байна. За энэ 38-аас яг прокурор юун дээр бас бичигдсэн байгаа учраас энэ маргах нотлохоор нь бол бас биш. Зүгээр хувийн нөхцөл байдлыг харуулах үүднээс за энэ 38 дугаар тал дээр гэрж өгсөн сайхан гэрчээр мэдүүлэг өгсөн сарангийн мэдүүлэг байгаа. За энэ дээр бол сарангаа юу гэдэг вэ гэхээр энэ хүүхдийн хувийн байдлыг харуулсан. Намайг бол одоо бүдийн ээж гэж агуулж дууддаг юм аа. Одоо энэ хүүхдийн хувьд пицца хауст ажиллаж исэн даруухан төлөв сэргэлэн цаваа зантай ямар нэгэн байдлаар бол ямар ч ажлыг бол голгүй хийдэг хүнтэй нийцж энэ зан харьцаатай маа гэдгийг бол хавцтрийн 39-с 40-р талд бол мэдүүлсэн байна. За хавцтрийн 43 дугаар тал дээр гэрчийн мэдүүлгээс шинэн баатрын мэдүүлсэн мэдүүлэг юу гэхээр хувийн байдлыг харуулсан. За энэ 44-аас 45 дугаар талуудад байгаа. Энэ дээр бол багаас бол хүнд энэ дээр өссөн болохоор даруй төлөв томоотой хар бор гэрийн ажил бол сайн энийг л асардаг байсан. Сүүл дараа нь бол энэ үгээс хойш жоохон зан ааш нь өөрчлөгдөж байсан. Төргөн уурладаг юм зантай юм аа. Ингээд их дотн бүх зүйлээ бол ярьдаг ийм хүүхд байгаа хүнийг л их сонсдог гэсэн энэ мэдрэл өгсөн байна. За хавцтрийн 48-аас 49-р тал дээр гэрчээ философи өгсөн мэдээлэл байгаа. За энэ хүний хувийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдүүлсэн байгаа. Энэ дээр бол философи мэдээлэл багаас ээж дээр л өссөн. Энэ маань бол 19 онд бурхан болсон. Энийг бурхан болсны дараа нэгжлийн дараа маань бурхан болсон юм аа. 21 онд Эрдэнэ цаанаас ерөнхий боловсрол сургуулийг төгссөн. 23-24 онд Хилийн цэргийн дугаар ангийн нэг цэрэгт бол 1 жилийн хугацаанд цэрэг алгасан. Цэргээс ирээд Улаанбаатар хотод бол министр хийцэн газар тогоочор ажиллаж байна. Эрдэнэ цаанаас өмнө гэстэй цаанасаар гарах гэж ирсэн байдаг юм аа гэсэн мэдээлэл шинжилэн судлаа. За энэ хавцтрийн 176 дугаар тал дээр за энэ өмгөөлөгчөөс гаргаж ирсэн хүсэлт байгаа. За энэ дээр бол хамгийн гол асуудал юу гэхээр за 10 сая төгрөг эмчилгээндээ зарцуулсан ээжлүүд өгч ирсэн. Аль нь гомл санал хэмжлэх зүйлээ гэснийг бодоод өмгөөлөгчийн хамтаар гаргаж ирсэн. За ингээд хин нэг аль нэгэн одоо бие биендээ уучлалт гуйсан ерөнхийдөө хэлбэрчилсэн журмаар шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг бол хасарсан байгаа. За 178 дугаар тал дээр бол бас одоо сайхан туяас гаргасан хүсэлт байгаа. Сайхан туяа бол сайхан туяаг 10 сая төгрөг бэлгээр өгч одоо ямар нэгэн хохирол төлбөргүй ээжтэйг эвтэй урдын харилцаа хэвээ ээжээсээ цаг ямагт бол уучлалт гуйж ирсэн юм аа. Миний бие бол өөрийн одоо хэрэгсэн маргаан байхгүй ээж маань бол эдгэрсэн.
За ингээ хувийн нөхцөл байдлыг харгалзан үзээд ялыг хэлбэржүүлсэн журмаар шийдвэрлэе гэсэн хүсэлт бол өгсөн байгаа. За мөн хавцас төргийн 79 дүгээр тал дээр хүсэл байгаа энэ сайхан төвийн хүсэл хоригч. За миний бие бол хос хоёрт ямар нэгэн гомдол самлгүй төлбөр 10 сая төгрөг авч эмчилгээний төвөл цагаарч зарцуулсан байдгийн хос хоёр нь бол надаас маш олон удаа уучлалт гуйсан дахин гэмтэр зуршил гарахгүй гэдгийг илэрхийлсэн бидний арга гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзчихвэл хүүгийн маань бол хэрэгээ хүлийн зөвшөөрч байгаа гэмбүрүүдэд марахгүй хогшийн зүгээс л хуулийн доод талын ялыг бол оногдуулахыг шийдвэрлсэн тулмаар шийдвэрлэх хүсэлтэй гаргаж байна гэсэн. Эдгээр хөнгөлөлт нөхцөл байдлыг хэлбэржүүлсэн журмаар нотлохоор толгой уншиж байна. За хохирогч босын. За танд хэлэх зүйл байна уу? Хэрэг хэлбэржүүлсэн журмаар шийдвэрлэхээр ирсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй санал гомдлоо байхгүй үгээс. Миний биеийн байдал бол одоо сайн болсон 10 сая төгрөгийг авч хэмжлүүлээд за тэгээд эмнэлгийн эмнэлгийн газар та их байлсан. Ингээд эдгэрсэн тул өөр зүйлгүй. За хос хоёроо прокурор сонссон ялыг ойлгосон байгаа тийм үү? Тийм ээ. Үүн дээр маргатай зүйл байгаа юу? Байхгүй. Шүүгч нар асуулт байна уу? За шүүх хэлцүүлэг болоход ажиллагааг өндөрлөж дүгнэлт гаргах ажиллагаа эхлэе. За улсын ялч дүгнэлтэд Улсын ялагчийн дүгнэлт гэмрүүтад тооцоолох тухай Сүгбаатарын аймгийн прокурорын газрын хяналтын прокурор зэгмүүд би прокурорын тухай хуулийн 17-19 дэх зүйлийг эрүүл хэргийн шинжилт хуулийн 34-35-24 дэх зүйлийн нэгт хэсгийг тус удирдлага болгоно. Эрүүл мэндийн тусгай ангийн 11 дэх зүйлийн 2 дахь хэсгийн 2-4 дэх заалтан заасан гэмтэргүүлсэн хос хоёр тоологдох 253-8-92 дугаарт эрүүл хэргийн шүүх хуралдаанд улсын ялагчаар оролцож дараах дүгнэлтээ гаргаж байна. Хос хоёрын согтруулахын дан зүйл хэрэгэлсэн үедээ буюу 2025 оны 3 дугаар сарын 3-наас 4 шилжигшүүн 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын 8 дугаар баг худалдааны гудамж 217 тоотод байх Эргэн Эрдэнэ ундралын гэрт өөрийн төрсийг сайхан туяатаа согтруулахын даны зүйл хэрэгэлсэн амьдрал тусуулахгүй нэг их хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар тухайн байшингийн галтгооны өрөөнд байсан ахуйн хэрэглийн нутгийн ашиглан биедэн халдаж эрүүл мэндийн цээ чивлийн хөндийн нэвтэрсэн шарх зүүнтлийн эсдгээр арганд хугарал бүхий хүн тохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох мөрдөн шалгах ажиллагааны явц цугларсан. Нотлох хөрөмтүүдээр бол нотлогдсон тогтоогдож байгаа. За шүүгдэгчийг бол эрүүл мэндийн тусгайгийн 11 дэх зүйлийн 2 дахь хэсгийн 2-4 дэх хэсэг заасан гэмтэр үлдсэн гэмбууртаа тооцоолох. За мөн эрүүгийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгийг журамлан эрүүгийн тусгай ангийн 11 дэх зүйлийн 2 дахь хэсгийн 2-4 заалтан заасан 3 жил 5 сарын хугацаагаар 20 хайл оногдуулж үгийн алдыг эрүүгийн ерөнхийгийн 5-6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар нээлттэй харах байгууллагад илүүлэх саналыг бол шүүгдэгчд танилцуулж бол зөвшөөрсөн байгаа. За гэмтгэр уулнаас бол хохирогч сайхан туяагийн эрүүл мэнд бол хүн тохирол учирсан. За сайхан туяа нь бол мөрдөн шалгах ажиллагааны явцад бол хохир нэхэмжилсэн баримт бол гаргаж өгөөгүй. За гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгийг бол илэрхийлсэн. За хохирогчийн зүгээс сэтгэл санааны хөрлөг бол нэхэмжлэхгүй. За эрүүл мэндийн даатгалын сангаас бол хохирогч эмчилгээ хийлгэсний улмаас 1,325,646 төгрөгийг бол эрүүл мэндийн даатгалаас бол гаргасан. За үүнийг бол шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулаагүй байгаа. За хэрэгт бол эдмэрийн баримтаар хураагдсан саарл өнгийн төмөр хутах нэг ширхэг. За мөн төмөр үлийн хайч нэг ширхгийг бол эдмэрийн баримтаар тооцож хурааж авсан. За эдгэрийн баримтыг бол шийдэх тогтол хүчин төгөлдөр болон сустах саналтай. За шүүгдэгчийг бол цагдаа хороогүй учраас эдлэг хялд оролтонд тооцоолох саналгүй. За хэрэг хинжлэх ажиллагааны явц шүүгдэгчээс гаргуулсан зардал бол байхгүй. Шийдэх тогтол хүчин төгөлдөр бол шүүгдэгчд бол урд өмнө авсан талсан хэрэглэх харамжаа бол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Эрүүл хэрэгцээ нүгэлтэй хэлсэн. Хэлжлээ шүү. За өмгөөлөгчийн дүгнэлтийг сонсоо. Өмгөөлөгчийн зүгээс бол нэгэнт хэргийн зөвлөлт болоод прокурортой бол 3 жил 5 сар гэдгээ буюу ерөнхий ангийн 6-7-д хоёулаа тохиролцож орж ирсэн учраас бол энэ дээр бол маргах зүйл байхгүй. Шүүгдэгчийн зүгээс ч гэсэн энэ дээр бол одоо бүх нөхцөл дээр л тохирч орж ирсэн хэн нэгэн хүний нөлөөнд автахгүйгээр энэ надад одоо энэ хувилбар нь бол маш зөв байна гэдгийг ингэж ойлгож орж ирсэн учраас бол марахгүй энийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Харин сая прокурор бол энэ
нийгмийн даатгал төлөх сая 325 646 мянган төгрөг. Энийг бол манай хөлийн зөвшөөрөхөд ээжтэй бол мөнгө өгсөн байгаа. Энийг бол дансыг аваад хийчихээ. Энийг бол төлөвийг илэрхийлж байгаа. Энэ дээр л ээж нь ч энийг бас мэдж байгаа. Энэ нөгөө 10 сая төгрөг өгсөнгээ яриад байгаа шүү дээ. Энэ мөнгөнд тэр мөнгө нь орсон учраас ээж нь энийг данс руу хийчих юм аа. Ингээд бусад асуудал дээр бид марахгүй учраас хөлийн зөвшөөрч байгаа гэдэг нөгөө шүүгт илэрхийлж байгаа. Эрүүл мэндийн даатгалыг сандуулсан хохирлыг төлөлнө л гэж байгаа юм. Төлөвийг илэрхийлж байгаа. За усын ялагч бол өмгөөлөгчийн дүгнэлтүүд бол агуулгын хувьд төлөвлөрөө алга. Иймээс одоо дүгнэлт гарах ажиллагааг өндөрлж байна. Иргэдийн төлөөлөгч та дүгнэлтэд танилцуулъя. Хос 2 гэдэг хүнийг гэмтрийг үйлдсэн гэж үзэж гэнэ үү үзээгүй юу? За нааша хараарай. Чихэн жоохон сонсдог өсөд дүгнэлтээ гаргах хэлчих. Энэ хүнийг гэм буруутай гэж үзэж гэнэ үү? Дүгнэлтээ гаргаа. Энэ хүнийг буруутай гэж бодож байна. Буруугүй гэж бодож байна. Бичснээгээ хэл, бичснээ унш гэж хэлдэг цагтаа. Та энэ бичсэн юм уншаа. Гэм буруутай гэж үзэж гэнэ үү үзээгүй юу гэдгийг л асууж байгаа. Та энэ хүнийг гэм буруутай гэж үзэж байна уу, гэм буруугүй гэж үзэж байна уу? Хөө ямар нэг юм хэлээрэ та. Буруутай юу буруугүй юу гэж. Өөрийнхөө л бодлыг хэлж. Та хэрэгтэйгээ танилцсан байгаа шүү дээ. Өөрт чи ямар бодол төрсөн тэрийг л хэл. Өөрийнхөө л бодлыг хэлнэ. Буруу гэж үзэж байна уу, тийм ээ? За. Тэрийг дараа нь бичээд өгөөрэй. За шүүх шийдвэр гаргахаас өмнө шүүгдэгч эцсийн болгож шүүг тандж хэлэх зүйл байна. Ана. За. За үүний өмнө миний хэргийг ингэ шийдвэрж байгаа. Та бүхэндээ баярлалаа. Тэгээ би энэ прокуроос гаргасан энэ өрх ялан даавал би үл ямар ч маргах зүйлгүй. Тэгээд зүүн ээж уустаа Босно. болсон. За төсөлсөн тий.
За шүүхээс шийдэх тогтоол гарч байна. Тогтоолыг унш танилцуулъя. За бас бүгд төр усаараа суулаас. За шийдэх тогтоол 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын нэрийн өмнөөс Сүхбаатар аймагт Тахсууны анхны шүүхэн шүүгч Баярбаатар даргалж ерөнхий шүүгч Насан Буян шүүгч Болормоо нарын мөрөлдөхөндөө шүүх хурлаа нарийн бичгийн дараагийн гिचиг улсын яллагч цэгмэд иргэдийн төлөөлөгч Батсуур шүүгдч өвөлгч Мөнх туяа хохирог сайхан туяа шүүгдч Хосуур нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны яа танхим нээлттэй эсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Хосуур толгодох хэргийг 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хэлбэршүүлсэн журмаар гэнэ шийдвэрлэлээ. За ингээд шийдэл тогтоолын тогтоох хэсгийг танилцуулнаа. 1. Шүүгдэг шарнууд огт нэрвэн Хосуурыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 төсгийн 2-ын төр заасан гэмтрэг үйлцэн гэм бурууттай тооцоогоо. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6-7 дугаар зүйлийн 1 төсгийн 1-ийн төр заасныг журмлан мөн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 төсгийн 2-ын төр зааснаар шүүгдэгч Хосуурыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэ. За эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5-6 дугаар зүйлийн 3-4 төсг заасныг баримтлан за Хосуурд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосгоо. За Хосуурд авсан хувийн баталгаагаар дасны зэрэг гарах хэмжээг өөрчилж түүний эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тоолсгоо. Хохирогч сайхан туяа цаашид гарах эмчилгээний зардалаа нотлохоронтой бүрдүүлэн иргэний эрх шүүгд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хэрэгтэй болохыг дурдсагаа. За иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497-гийн 1, 505 дугаар зүйлийн 505-гийн 1, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар 12 нэгдүгээр зүйлийн 12-ийн 1-ийн 1 зааснаар шүүгдэгч Хосуураас 1,325,646 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн даатгалын хэсэлтэд олгосгоо. За эдмэрийн баримтаар харагдаж ирсэн нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр боломж устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын эдмэрийн баримт шийдвэрлэх комисс даалгасгоо. За энэ хэрэг битүүмлэгсэн эд зүйлгүй иргэний хувийн бичвэрээр давагдаагүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч сайхан туяа гомдлгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус дурдсагаа. За тогтоолын үсэн сонсогдсон хүчинтэй болно. Оролцогчид гагцхөө эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл тогтоол гардаг авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давзаалтчдын шүүхэд гомдол гаргах эсэргүүцэл бичих хэрэгтэй. Даргалагч шүүгч Баярбаатар шүүгч Насан Буян Болормоо таас уцгаачих. За Хосуураа ойлгосон уу? Тийм ээ. За тухайн хэргийг одоо хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэхээр ирүүлсэн бол эрүүгээр хэн шийдвэрлэх хууль заасан нөхцөл шаардлагуудыг бол хангасан байна гэж шүүхээс үзээд хэргийг одоо хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэлээ. За ялагдагчийн прокурорын газар гарсан хүсэлт, прокурорын санал бол хуульд нийцсэн байна гэж үзээд хоорондоо одоо тохиролцсон ялын хэмжээгээр нь 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг шийтгэж тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр ингэ шийдвэрлсэн. За хохирог сайхан туяа цаашид одоо энэ гэмтрэг болмоос хохирол учирнаа нэхэмжлэнэ гэвэл нотлохоронтой бүрдүүлээд иргэний эрх шүүхэд танаа шийдвэрлэх журмаар бол нэхэмжлэх хэрэгтэй. За оролцогчид бол эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хуулийг зөрчснөөс бусад тохиолдолд давзаалт гомдол гарахгүй гэдгийг сануулъя. За тогтоол 15 хоногийн дотор гарч хэргийн оролцогч нарт хүрэгдэнэ. Тогтоол авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээрх үндслээр давзаалт гомдол гарах хэрэгтэй. За улсын яллагч өмгөөлөгч нар тодруулах зүйл нь байхгүй нэрвч. за шүүх хурал хаасна гэдэг тийм. Фото тэгэхээр нэг юм татгалсан.